Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөн дөрсөөг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хөтлөгч Инх Хотын бэлтгэн хүргэдэг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийг YouTube-ийн од мөн дөрсөөг, NTV телевиз, од мөн радио 83.3 107 гэсэн хост төлөвлөгөөнөөр хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрэтэ төлөө шүү. За мөн Innovation компани дэмжиж ажиллаж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За үхэхдээ би инээмсэглэж байсан юм гэж хойлоо нэвтрүүлгээ нэрлсэн. За багаасаа хайрлаж дурлаж түнгүүгээр амьдрч чадахгүй мэт байсан тэрл зүйл нь Пол Уокер гэх энэ авьяаслаг нүдэн дулаахан жүжигчний амийг нь авч утсан. Түүний энэ дэлхий дээр хийх хамгийн дуртай зүйл нь автомашин, за мөн түүгээрээ дахих хурдан давхих байж. Энэ сонирхол нь бүр хар багаас нь л илэрсэн гэж хэлж болно. Ер нь хөвгүүд багаасаа л машин гэдэг шүү дээ, тийм. Тэгвэл Пол Уокер бүр онцгой дуртай байсан гэнэ. Хэдий том болсон ч гэсэн сонирхол нь жоохон байхаасаа ерөөсөө буураагүй. Харин ч өшөө илүү ихссэн байна. Хурдан давхих, адреналин мэдрэх нь түүний амьдралын хамгийн том утга учир байсан гэнэ. За Пол Уокер гэж энэ хүн 1973 онд Калифорни мужид төрсөн юм байна. Аав нь хуучин боксинг тамирчин байгаад өмнө бүр 2 жил даварган бүстэй болж исэн ийм тамирчин байжгаад дараа нь Сеул усны шугам сэлдэх хүн байдаг шүү дээ. Тийм хүн болсон юм байна л да. Одоо манай хорооллын дундхыг жил болго ухтгүй юу? Гаргаж хатаадаг уу? Тийм. Тэгээд хорооллын дундхыг жил болго ухдаг юм хүн байсан юм байна. За Пол гэдэг нэртэй. За ээж нь харин загвар өмсгчээр ажилладаг байгаад жүжигчин болох гэж чатаагүй энгийн нэгэн сайхан эмэгтэй байж. Эднийх 5 хүүхэдтэй учраас жүжигчин болох мөрөөдөл нь ер нь бараг л боломжгүй байсан гэж хэлж болно. За харин хүсэж мөрөөддөг байсан зүйлээ хүүхдүүдтэй ялангуяа Полд их зааж сургасан гинэ. Бүр хар багаас нь л жүжигчин болох гэж оролддог байсан. За хар багаас нь гэдэг нь нэг настайгаас нь гэсэн үг юм шүү. Аав нь ч гэсэн энэ хүслийг их дэмждэг, хүүхдүүдтэй ингэж зааж сургаж байгааг нь их дэмждэг. Аль болохоор ингэж юу ядгийг байсан юм. Туслаал ингэ бийждэг байж. Эхнэр нь юунд дуртай байсныг за мөрөөдлөө биелүүлж чадаагүйг нь мэдж байгаа учраас одоо харин энэ хүслийг нь биелүүлэх гэж чадлаараа л хичээдэг байсан гэн. Ингээд Пол Уокер маань анхны дүрээ нэг нас 6 сартаа авсан гэн. За дүр гэж хөрхи рекламны дүрлэлтэй Pampers гэж жих байдаг шүү дээ. За тэрний рекламд анх тоглосон юм байна. Ингээд түүний ирээдүйн зурагдж байгаа нь. Энд дээр нэг юм бас ярмаар байгаа. Нэг бодлын муухай. Яг л юугаач мэдгүй хүүхдийн ирээдүйг аав ээж нь зурна гэдэг бол байж боломгүй юм. Хүүхд том болоод юу хүсэж юу хиймээр байгаа байлээ тий. Тэрнээс өмнө аав ээж нь ингэж шахах нь бол жоохон муухай. Гэхдээ аз болж Пол жүжигчин болохтой бас жоохон дуртай байсан юм шиг байна. Гэхдээ бүр том болооч. За гэхдээ ингэсэн гинэ. Жүжигчин болохоос өмнө Пол Уокер маань далайн амтны судал, далайн биологи, тэнгисийн биологи сонирхож судалсан юм байна. Тэгж байгаа дараа нь жүжигчин рүүгээ ингэж татагдчих орсон гэдэг юм түүх байдаг. Хойлоо энийг доор дуртах болно. За баг байхасаа л дэлгэцэнд гараад 10 нас хүрээд телевизийн цувралд жижиг дүр бүтээж эхэлсэн байна. Харин 13 настайдаа анхны кинонд тоглож үзсэн. Нийтмийн аимшиг төрлийн ийм кино байж. Харин энэ үед түнд жүжиглэх нэг их таалагдахгүй байсан. Үүний оронд судлаач болвол гой санагддаг байсан гинэ. Яагаад гинт судлаач болох гээд ингээд сонирхоод эхэлсэн гэхээр нэгдүгээрт нь Жак Кусто гэдэг хүний баримтат киног үзчихэж. За хоёрт нь Пол угаасаа амьтанд их хайртай байсан гэн. За ингээд нэг Жак Кусто ч юу байхгүй юм. Баримтат кино хийдэг юм судлаач хүн байхгүй. Тэгэл далайн бөмбөх амьдралуудыг ингэж харуулдаг зөндөө олон баримтат кино хийсэн. Тухайн үед маш алдартай юм хүн байсан. Тэгэд түүний кинонуудыг үзсэн хүүхдүүд ялангуяа ингэж далайд амьтанд дэлхийдээ хайртай болох юм хандлага зөндөө үзүүлж исэн. Тийм болохоор энэ хүний үр нөлөө бол маш их тийм мундаг хүн байга. Бүр усан доор амьсгалдаг Aqualon гэдэг нэртэй төхөөрөмж бүтээгээд тэрийг яагаад бүтээсэн гэхээр усан дор зураг авахд хэцүү байгаадсан юм байна л да. Тэнгүүт нартаа юм хийм боллонтой ч юм уу тийм төхөөрөмж бүтээгээд усан дор зураг авахд амар болгосон байна. Маш гоё тийм хүнлэг инэрэнгүй хүмүүсийг бэлтгэсэн шүү дээ, тий. Тийм. Гоё. Тэгээ энэ чинь 3 ч Оскарын шагналтай. Маш мундаг хүн байна. За түүний кинонуудыг үзсэн олон ч хүүхэд залуус байгалаа хайрлаж хамгаалах сэтгэл зүйтэй болсон гэдэг. Тэр олон хүүхдүүдийн нэг нь манай Пол Уокер байсан байна. Далайн амьдралын тухай нэгэн баримтат киног нь үзчихэд бүр тэр ертөнцийн живсэн гэж хэлж болно гинэ. Гэрээрээ дүүрэн аквариумтай болоод тэгээ өөрөө ч бүр аквариум хийдэг.
За тэгээд тэнд маш олон загас дижээдэг. Бүр далайн загас ч гэсэн гэртээ дижээдэг байсан. Нөгөө нэг амьсгалын төхөөрөмж гэсэн шүү дээ. Тэрийн зүвчээл энэ тэргээр гүйдэг байсан. Ийм хөвгт болж одоо том болж байгаа. За мөн далаад очоод далайн амьтдыг ч аварч хамгаалах болсон гинэ. Далайн амьтад түүний сонирхлыг их татдаг. За тэр үнэхээр амьтанд хайртай байсан эндээс харагдаж байгаа. Гэтэ бас загас их идэх их дуртай гинэ. Хайрлахын зэрэгцээ бас хүртдэг байх тэ. За баг багаас л загасчилдаг. За мөн ан хийдэг байж. Гэтэ ном сумаар гинэ. Маш сайн харваач байсан гэж энэ жоохоо та. Тэгээ бас дүү нартайгаа машин уралдаан үзээд суучдаг. Зүгээр зурагтаар үзэхгүй. Боломж гарвал уралдааны яг тэр талбай дээр нь очиод яг хажуунаас нь амьдаар нь үздэг байсан юм. Машин сонирхолтой дуртай хүүхэд мэдээж ижил сонирхолтой хүмүүстэй л найзлан тийм. За ингээд жоохон бахта Oakley Lemon гэдэг хүүхэдтэй танилцаад маш сайн найзууд болж. Энэ хүүхэд энэ хоёрын нөхөрлөл нийлээд Paul Walker-ийн нэг машин дуртай сонирхлыг бүр өдөгцсөн. Тэгээд би ерөөсөө энэ машинаас хизээч холдож чадахгүй мэн гэдгээ энэ найзтайгаа найзлаад мэдсэн гэдэг. За тэр хүүхэд мэдээж бас машин сонирхолтой байж таарах нь байна. За амьдралынх нь хамгийн сайн найз энэ хингэлээ Lemon, Oakley Lemon гэдэг хүү болж байгаа. Ирээдүйд бас хэд хэдэн кино төсөлтөөр хамтарч ажилладаг юм. Энэ Fast Furious ихний анги дээр ямарчсан цуг ажиллаж байгаа. Understudy буюу одоо орлон тоглогч гэх юм уу? Paul Walker-ыг эзгүүд оронд нь тоглоно гэсэн үг байна. За найзууд хүний амьдралд ямар их чухал нөлөө үзүүлдэг вэ гэдгийг энэ хоёрын нөхөрлөөс харж болно. За хүрээлэн буу орчин найз нөхөд хүний ирээдүйг тодорхойлоход маш чухал үүрэгтэй. Хүүхдээ хинтээ нөхөрлөж найзалж байгааг анзаарч байгаа гэдэг нь ийм очиртай байдаг баг. Тэгэхээр энэ дээр ингэж харагдаад байгаа. Шууд л эцэг эхийн нөлөөлөл гэж харагдаад байгаа. Тэр эцэг их хүүхдээ хэрхэн хүмүүж үснээс тэр хүүхэд нь ямар хүн хүмүүжихэд одоо өсөх нь тодорхойлогдсон шүү дээ. Тэнгүүд хүн болго ингэж боддог байхгүй. Миний хүүхэд тэнтэй найзлаад байна. Муу хүнтэй найзалж байгаадаа гэж бодоод эхэлдэг. Тийхгүй хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй баг. Бид хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлээд байна. Яаж үл гэрэлж байна тий. Миний хүүхэд нөгөө найзынхаа муу үлгэр дуурайлан болцсон байх үү гэж бодох хэрэгтэй юм шүү. Оо, тийм шүү. Тийхгүй буруу дандаа л бусдаа сайн хадаж болохгүй тийм ээ. За 1991 онд ахлах сургуулаа төгсөөд хэд хэдэн коллежид тэнгисийн биологичаар суралцж байгаа. За бүр өөрийнхөө дараагийн Жак Кусто болно гэд бодсон байсан гэнэ. Гэхдээ түнд мөнгө хэрэгтэй. Тэгээ сургуультай сурахын тулд сургалтын төлбөр өгөх хэрэгтэй. Энэ үед түнд мөнгө олох ганцхан боломж байсан нь мэдээж жүжиглэх. Тэмдээч хэд хэдэн төсөлд оролцсон гинэ. Тэр нь бүгдээр л телевизийн цувралын дүрээд байсан юм байна. Гэхдээ түүнд авиас байгааг хамтран тоглогчд нь мэдэрчээсэн. Энэ залуу хязээ нэгэн цагт өргөн дэлгэцэн жүжигчин болно доо гэж ярилцдаг байсан юм байна. Энэ ч тун хөдөлгөөн биелэлээ олсон. Робот үлэг гөрөл болоод хувирчдаг хөгжилтэй нэгэн кинонд Пол маань тоглож байгаа. Тэр угаасаа плот энэ утга нэг ахымгүй л байсан л да. Хүүхэд байж байгаа л робот үлэг гөрөл болчихтой яах вэ тий. За энэ кинонд үзэсгэлэнт Денис Ричардстай 1994 онд хамтран тоглосон юм байна. Гэхдээ энэ кино мэдээж амжилт олоогүй. Энэ хоёлаа хэлсэн плот нь угаасаа тийм байсан. Гэхдээ анх удаа ямчсан тэр юу орчлоо шүү дээ тий. Кино урлагт хөл тавьчлаа тий. За энэ киноны амжилтаас болсноо эсвэл нөгөө далаа тэнгистэйгээ зуралцсноо сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Пол Walker 94 жилдээ ганцхан дүрд одоо тоглолтог юм. Тэр нь зүгээр л бас нэг телевизийн цувралын нэг анги байсан гэдэг. Өөрийгөө байгаа гэдгийг нэг удаа харуулчаал цаашаа явцсан байна. За харин 1998 онд түүний тоглосон 2 ч кино нээлттэй хийж. Эхнийх нь амжилт олоогүй бол харин хоёр дахь нь их сонин утга агуулгатай. Сонин тийм зохиолтой Pleasantville гэдэг кино байдаг байхгүй юу? Чи баг энийг үзсэн бахад. За. Өөр итгэхгүй шүү дээ. За. Хар цагаан ертөнцийг өнгөөр будж байгаа энэ кинонд Пол маань Skip гэдэг нэг бас л нэг одоо өсвөр насны царайлаг залуугийн дүрийг бүтээдэг. Энэ кинонд тэрээр Reese Witherspoon, за Tobey Maguire гэх бас л өсөж байгаа тийм залуучуудтай хамт тоглодог. Киноны санаа анх Полд таалагдаагүй гинэ. Хоёр кино нээлттэй хийсэн гэсэн шүү дээ. Энэ хоёр киноноос алинд нь тоглох вэ гэж аль нэг нь сонгоо гэвэл нөгөөтг нь сонгоно гэж манай хүн хэлсэн юм байна.
тэр нь илүү биеийн хүчний чадвар шаардсан тийм аврагчийн тухай кино байхгүй юу. Тэгээд Пол ч ер нь өөрөө тиймэрхүү зүйлд маш их дуртай. Адреналин ялгарч левел тийшэл гүйж очдөг ийм залуу шүү дээ, тий. Цанаар гулгадаг серфинг буюу одоо серфинг ч гэдэг монголоор юу гэдэг юм бэ? Усан дээгүүр ингээд гулгадаг шүү дээ, тавцантай. Тийм серфинг бол маш дуртай. Ийш тийшээ аялахдаа тавцангаа авч явдаг гэж байгаа шүү дээ. Тэгээд далаа дээр давлгаан дээр явж байхад миний бүх зүйл мартагдаад би зөвхөн өөрийгөө л мэдэрдэг гэж ярьдаг юм бэл. Аюу хэцүү харагддаг. Тэгэхээр энэ бүр маш тийм бие хөгжил сайтай, техник сайтай, экстрим юм дуртай. Тийм. Түүний амьдрал ер нь л тэр чигээр экстрим байсан юм бэл. Их сайн гал сөнөгч болох байсан гэж найзууд нь дурсаж ярьдаг. Ерөөсөө энд эндээ халтар малтар болсон хамаагүй зүгээр л тэгээд явж идэг ингийн нэг юм байна. За нэг Pleasantville тоглох болсон шалтгаан нь мөнгөгүй болчоод цалингаас нь болоод тоглолцсон гинэ. За энэ кинон харин манай хүний хамгийн анхны амжилттай болсон кинонд болсон. Pleasantville гэдэг кино залуусын сонирхлыг их татчих. Энэ хэрээрээ манай хүний нэр хүнд ч гэсэн Холливуудад танигдж эхэлж байгаа. Сайхан нэмсгэлтэй сайхан залуу гэж анх тодорхойлогдож байгаа. Энэ үед л Пол жүжиглэлтэнд дурлаж эхэлсэн гэлтэй. Дараа жил нь 3 кинонд дүр бүтээдэг. 1999 онд гэсэн үг л дээ. За мөн л ахлах сургуулийн од залуугийн дүрийг гаргасан. За ийм дүрүүд нь түүний нэр хүндийг улам өсгөж байна. Яг энэ үед шүү дээ. Ахлах сургуулийн амьдралыг харуулсан кинонууд маш их эрэлттэй, хүмүүс их дуртай байсан. Тэр үеийн кинонуудыг харах юм бол дандаа л тийм ахлах сургуулийн л амьдрал харуулдаг. Тийм нэг үе байдаг шүү дээ. Тийм аюу их кино байдаг шүү дээ. Хөгжөөн дэмжигчийн баг маг яасис аюу их ахлах сургуулийн кино байдаг тий. Тийм. Яг энэ үед манай хүн чинь яг тийм царайлаг ахлах сургуулийн хүн байж байгаа байхгүй юу. Тэгээд цагийн чих гоё таарч юм тохироо нэг сайхан бүртээд манай хүн гад болчих гэлцэж байгаа юм. За тэр зөвхөн сайн залуу тоглоо зогсохгүй эсрэг талын дүрийг ч гэсэн чадварлаг бүтээжсэн юм. Зарим жүжигчдэн гэдэг шүү дээ. Би эсрэг талын дүр тоглохгүй гэдэг бол манай хүн харин бүр өөрөө зорж очиж байгаа тоглосон баг. Гол дүрдэн тоглолцолтой өгсөж өө яах юм бэ? Би эсрэг талын дүр тоглолцоо гэд. Яг л чинь жүжигчнэрээ өөрийгөө бас сорихыг хүсэж байна. Тэгээ бас сонирхолтой байна. Тэ эсрэг талын дүр тоглоно гэдэг чинь. Ер нь эсрэг талын дүр киног авч явдаг шүү дээ. Тийм, илүү их ур чадвар шаарддаг тийм. Тийм. Тэгээд гол дүрээ илүү их тодтогч өгдөг тийм. За ер нь баг хүссэн төсөлтөд оролцоод байгаа мэт боловч тэр өөрийн хамгийн их хүсэж байсан дүрээ харин авч чадаагүй байна. Тэр нь Star Wars-ын Anakin Skywalker гэдэг дүр юм байна. Энэ нэг Darth Vader гэдэг хүний хамгийн эхлэлийг харуулдаг байхгүй юу? Тэгээд тэрэнд тоглох маш их хүсэлтэй байсан. Бүр мөрөөдөж исэн юм байна нөгөө нь. Жүжигчин болоод ганцхан дүрдэл мөрөөдөж исэн энэ Anakin Skywalker юм байна. Гэхдээ шалгаруултаас хитрхи хөгшин байна гэдээ хасагдсан гэнэ. Энэ дүрд нь Hayden Christensen гэдэг жүжигчин тоглолт юм. Одоо тэр бол домгүй л да. Star Wars-ын фэнүүдийн хувьд болохоор. Тэгээ энэ хоёр хоорондоо их төстэй царайтай. Тэгэхээр продюсерууд юу нэг ийм царайтай хүнийг л хайгаад исэн юм шиг байна. За өөрөө ганцхан мөрөөдөжсэн дүрээ авч чадаагүй гэдэг бол үнэхээр харамсалтай тийм. Гэхдээ ирээдүйд түүнийг өөрийг нь дэлхийн хот болгосон нэгэн кино, нэгэн дүр хүлээж байгаа. Энэ бол алдарт The Fast and the Furious буюу манайхнаар галзуу хурд гэдэг кино байсан. За ивент итгэжээ танилцуул. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision компанид хэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр сонсогчд маань бас анхаарлаа хандуулаад насан турш хүмүүс маань төр анхаарлаа хандуулаарай. За та бүхэн маань нөгөө Univision-ы видео санд байрлаж байгаа насан туршийн кино контентуудыг IPTV доторх тэр нууц зөрүү гэсэн апп руу шилжүүлж байгааг одоо сонссон баха. За энэ талаар дэлгэрүүлье. Ийшээ одоо шилжүүлснээр бага насны хүүхдүүдэд ил харагдаж байгаа тэр нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай болгоод заавал нэвтрэх нэр тусгай нууц кодын тусламжтай үзэх боломжтой болж байгаа юм. За энэ шинжилэлт нь одоо гэр бүлийн гишүүн болгон өөр тохирсон контентыг үзэхээс гадна нууц зөрөө аппаас одоо контент түрээслэхэд төлбөрийн задрагаан дээр ч харагдахгүй гэдгээрээ даваа талтай юм аа. За тэгээд эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ халуун долоовор амьсгал бүрдүүлээд кино төрөөсөлж үзэхдээ нэмэх 18 төрлийн контентууд одоо хүүхдүүдэд маань ил харагдчих үедээ төлбөрийн задрагаан дээр гараад ирэх үедээ гэдэг одоо жижигэн ч гэсэн бас те айхгүй ч гэсэн айгүй гэдэг шиг нэг ийм санаа зовлт байхгүйгээр одоо санаа зовлгүйгээр бас нэг юм тодорхой хэмжээнд бидэнд ийм ёс зүйн үднээс айгүй зөв тохиргоо хийж өгсөнд нь одоо Univision-д маш их баярлж байна. Тэг хүмүүс маань бас
энийг мдэггүй байгаа бол сонсоорой, мэдэхгүй нэгэндээ хэлж өгөөрэй. Тэг дандаа юм оновчтой хөөрхөн хэрэглэгчтэй мэдэрсэн үйлчлэгээ үзүүлдэг Innovation-д баярлалаа. За баярлалаа. За Rob Cohen гэдэг найруулагч, продюсер хүн 1998 онд Vibe гэдэг сэтгүүл дээр хэвлэгдсэн Racer X гэдэг нэртэй нэг нийтлэг болж уншсан гинэ. Тэр нийтлэлт нь Нью-Йоркийн гудамжинд болдог хууль бус машины уралдааны тухай гарсан байж. Ингээд энэ тухай кино хийхээр шийдсэн гинэ тэр хүн. За ингээд кино зохиолоо бэлэн болгоод production ажил эхлээд жүжигчдийг хайж эхэлсэн. Хамгийн ихний сонгосон дүр нь Brian O'Connor гэдэг уралдах дуртай цагдаагийн дүр байсан. Энэ дүрд Mark Wahlberg, Christian Bale, Eminem нарыг сонгохоор ярилцж байсан юм. Гэхдээ найруулагчийн сэтгэл дотор Paul Walker гэсэн нэр яваал байсан гэнэ. Өсч яваа шин залуу, мөн машин сонирхолтой насан ч яг тохирсон. Ер нь Paul төг сонголт байсан. За ингээд Paulд санал тавиад манай хүн зөвшөөрснөөр Paul энэ киноны дүрээ авсан анхны жүжигч нь болж байгаа. Нэг өндөр түн дуудлага яриад ингээд ингэж уралддаг, нууц ажиллагаа явуулдаг юм лаг цагдаагийн тухай кино хийх гэж байгаамаа. Чамаг урьж байгаа нэхэд манай хүн зохиолооч уншаагүй байж байгаа зөвшөөрсөн гэж байгаа. Уралддаг гэдэг үгтэйгээ болчихжээ тий. Уралдах дуртай энэ хүнд энэ урилгад зөвшөөрөх нь хамгийн амархан ажил байсан гэдэг. За харин нөгөө талд нь бас нэг гол дүр болох Dominic Toretto гэдэг дүрт нь Vin Diesel-ийг урихад тэр хүн татгалцсан гэнэ. Энд чинь ч болохгүй байх. Зохиол энийгээ ч өөрчилөх гэж дэлжгэнсаар аваад нэг ажилтнанд хийж байгаа юм шүү. За энийгээ засчвал яг зөвшөөрэй гэд. Тэгсэн чинь Vin Diesel зориулаад хэд хэдэн зохиолын өөрчлөлт тэгээд Vin Diesel зөвшөөрч байгаа. Энэ хоёр жүжигчин хоёулаа өөрсдийг нь ирээдүйд тодорхойлох дүрээ авч байгаагаа мэдээгүй. Одоо Fast Furious гэвэл энэ хоёрыг мэднэ. За энэ хоёр жүжигчний нэрийг хэлэх юм бол энэ кино мэддэг шүү дээ тий. За үүнээс гадна тэд хамгийн сайн найзтайгаа танилцж байгаа тэр үед мэдээгүй. Тийм үү. Ямар хөргий. Зураг авалт явах тусам хоёр жүжигчин илүү дотн нөхөрлөх болсон. Маш сайн найзууд болсон гэж байна. За ингээд ирээдүйд энэ хоёр чинь бүр салж хагацгааргүй найзууд болж байгаа байхгүй. Тэгсэн чинь Vin Diesel өөрийн охиндоо Pauline гэдэг нэр өгдөг. Энэ болохоор найзыгаа хүндэтгээд нэрийг өгч байгаа хэрэг юм. За мөн өөрөө Pauline охин Mero-гийн загалмаас эцэг нь болдог. За тэгээд дараа нь хоримд нь очиод сүү залууд нь хүргэж өгдөг. Загалмаас ер нь аавын хийдэг ажил шүү дээ тий. Ямар их хүндэтгэл вэ? За энэ жүжигчдийн баг дээр нэмэгдээд Michelle Rodriguez, Jordana Brewster гэдэг залуусаас орж ирж байгаа. Гэтэл энэ хоёр машин жолооддаг кинонд тоглох чийж хоёулаа жолооны өмнөлөхгүй байсан юм байна. Зөвхөн нэг сонирхолтой олон зүйлийн дэд зарнаас нь дуртах юм бол Vin Diesel санамсаргүй орлон тоглогчийн хамрыг хугацагчиж байна. За бас Paul нэг хүнтэй зодтолдог хэсэг дээр бүр хідэн өдөр бэлтэж гэнэ нэг хүнтэйгээ. Яг л бүжиг шүү дээ тий. Тийш дээ тохиролцоод кодлаад л ирсэн. Тэг яг тэрийгэ камерын өмнө тоглосон чинь нэг л худлаа харагдаад болтгоо. За ер нь хоёулаа зүгээр зодтолтчихъя гэдэг. Тэгээд яг зодтолтсон чи тэрний их гоё болсон гинэ. Тэгээд тэрийг авсан юм бэл. За Paul Vin хоёр мэрэгжлийн уралдаанч бэлддэг сургуульд суралцаад кинонд бэлдэж байгаа. За бүр Формула 1-ийн машин хүртэл унж үзсэн гэж. Ингээд өөртөө одоо киноны уралдаж байгаа хэсгийн ихэнх нь одоо өөртөө тоглож байгаа. Paul ялангуяа авиастаг нь энэ нь бүр зураг авалтын эхлээс мэдрэгдсэн гэнэ. Төрмөл уралдаанч байна гэдгийг найруулагч нь ч хүртэл мэдчихсэн баг. Уралддаг аюултай хэсгүүдийг бараг л бүгдийг өөрөө хийчмээр байсан. Гэтэ тэгж болохгүй л те. Машинтай өсөрч байгаа ш тэр чинь те. Тэр хэсэгтэр мэрэгжлийн хүмүүс байхгүй л доггол дүрээ алчиж болохгүй тийм. Зураг авалтын талбай дээр хамгийн баяртай байсан хүн Paul Walker гэж. Дуртай зүйлээ хийгээд кинонд тоглоод дээрээс нь анх удаага $1 сая цалин авч байгаа. Тэгэхээр бүх зүйл нь л Paul их гоё байсан байна. Кино нээлттэй хийсэн дараа да маш олон машин сонирхогчдын хамгийн дуртай кинонуудын нэг болж байгаа. Машин сонирхогч гэдэг нь бол бүх хүүгүүд л гэсэн үг л дээ. Ер нь бүх хүүгүүд л энэ кинонд маш дуртай байдаг. Ягтуудаас дуртай. Дуртай. За кино маань дэлхийд даяар маш их алдаршаад 207 саяын орлого болж байгаа. Кинон дээр ундаг машинууд нь ч гэсэн од болоод машинуудын борлуулалт ч гэсэн өссөн гэдэг. Brian-ы ундаг Toyota Supra гэдэг машин бүр хаданд гараад Японы машиныг бараг тодорхойлдог Япон машингууд Supra гэдэг бодогддог болсон гинэ.
Ер нь урдаа барьдаг л машин болчих. Ингээд Пол маань нэг л шөнийн дотор супер болж хуурч байгаа. Одоо түнд жүжиглэх нь бүр албан ёсоор таалагдчих эхэлж байгаа. За давхигч мөн таалагдсан юм ярил байгаа. За одоо бүр сургалтанд цууцсан баг мэрэгжлийн уралдаанчиг болж байгаа. Байнга хурд хэтрүүлсэн гэж торгуулт гэнэ. За хурд хэтрүүлсэн гэдэг нь 320 км/цаг хүрдэг байсан гэж. Оо ёо, нисчээд юм шүү. Нисчихсэн байна. За 2001 онд буюу энэ манай Fast Furious-тэй нэг жилд нь Joyride гэдэг нэртэй нэг аимшигын төрлийн бас кино тоглосон байна. За энэ кинон дээр харин манай хүний жүжиглэлтийг их магтсан гэж. Өөрийгөө эвдсэн байна. Нөгөө нэг өсвөр насны хүүхдэд болчих. Ер нь жүжиглэлт ажгүй цаашдаа нэлийн өсөх шинжтэй гэж одоо өмнө нь ингэдэг байсан шүү дээ. Царайлаг жүжигчин залуу гэдэг байсан бол одоо мундаг жүжигчин залуу царай гэхдээ бас царайлаг гэж одоо хэлэгдэж байгаа. Энэ жилдээ тэрээр хүмүүс сэтгүүлээс тодруулдаг хамгийн дур булан хүмүүсийн нэгээр бас шалгарч байгаа. За 2 жилийн дараа 2003 онд Fast Furious-ийн 2 дугаар анги буюу Too Fast Too Furious гэдэг нэртэй киног нээлттэй хийдэг. За энэ кинонд нь Vin Diesel тоглоог. Энэ нь манай хүнд бас их юу болж байгаа. Полд нэмэр болчихж байгаа. Яг тэр Vin Diesel байхгүй болохоор өмнөх ангиас Paul Walker орж ирээд баг энэ цувралын хамгийн гол дүр нь болж хувирж байгаа байхгүй. За харин энэ Vin Diesel яагаад татгалцсан гэхээр зохиолын зарим хэсэг нь таалагдаагүй гэдэг ихний ангитай бас л тэгээдсэн шүү дээ. Ингээд бас тоглоог юм байна. За 2 дугаар анги дээр нь энэ цувралын дараагийн гол дөрүүдийн нэг болох Roman Tage гэдэг дөрүүд гарч ирдэг. За энэ дөрүүдэд нь Tyrese Gibson, Ludacris нар тоглосон. Цаашдаа энэ хоёр л энэ цувралаас салаагүй одоо хүртэл цуг явж байгаа. За 2 дугаар ангид мөн л амжилт авуулаад цаашдаа ангууд хийгдэх хаалгыг нээж өгч байгаа. За дараа нь энэ дараа юу гэж гардаг юм. Tokyo Drift гэх кино гардаг. Тэрг бол манайхан маш сайн мэднэ те. Бас л гоё кино болсон тэр. За 2005 онд Пол өөрийн хамгийн их хүсч байсан ч байж болохоор нэгэн кино тоглож байгаа. Энэ киног Into the Blue гэдэг нэртэй. Цэнхэрлүү гэхээр чинь ер нь далаа тэнгис гарна гэсэн үг юм. За багын мөрөдөл явлаа. Тий. Далаа тэнгис усны амтан гэхээр л амиа тавьчдаг хүн шүү дээ тий. Тэгээд одоо хамгийн их хүсч байсан баг энэ дүрээ авч байгаа юм байна л да. Гэтэл кинотой холбоотой бүх зүйл нь бүтлгүүцсэн. Кино амжилт үзүүлээгүйн дээр зураг авалтын үеэр болсон бас зарим үйл явц Полын нэр хүндэд нөлөөлдөг. Peter Newgard гэдэг нэртэй нэг баян нөхөр байдаг гинэ. Тэр манай киноны зургийн багийнхныг өөрийнхөө үдшилтэд ураад. Тэгсэн чинь тэнд очиод бүгдээрээ шоконд орсон. Үнэхээр муухай ой гутан байсан гэдэг нь чинь. Энэ кинонд Jessica Alba бас тоглодог байхгүй юу? Jessica Alba дараа нэг ярилцсан дээр ингэж ярьсан байдаг. Тэнд насан туршиг хүүхдүүд байсан. Тэгэд болж бүтэхгүй юмнуудыг хийж исэн. Тэгэд бид тэр үдшилгэнээс шууд гарч явсан гэж ярьдаг юм билээ. Үнэхээр ой гутам гэж Пол бас хэлдэг. Тэгэд энэс хойш юу баг тэм олон нийтийн үдшилгэний арга хэмжээ гэхээсээ илүү гэртээ эсвэл машин дотор байжсэн дээр юм байна гэж ярьдаг юм билээ. Шүний амьдрал надад зөхгүй мэлээ гэж хэлдэг. Тэгэхээр бүр баг травматай болоод гарч ирсэн гэсэн байна. За 2006 он харин Полын хувьд нэлээд амжилттай жил байсан. 3 кинонд нээлттэй хийгээд бүгд давгүй амжилттай. Running Scared гэдэг кинонд өөрийгөө эвдээд жижиг гарын моб буюу дээрэмчин гэх юм уу? Моб болж гарч ирээд энэ шүүмжлэгч нар энэ тоглолтыг маш сайн гэж магтдаг. Өмнө байнга нэмсгэлээл ингээд явдаг байсан залууч нь одоо харин моб тийм дээрэмчин болоод гараад ирлээ. Өөрийгөө амаргаа эвдсэн дүрт төрж чинь тий. За энэ дээр бас нэг зүйл ажиглагдж байгаа нь Полын царай өөрчлөгдчихдөг байхгүй. Нэг mature болдог гэдээ хоёлаа ярьдаг шүү дээ. Тийм яг тэгж байна. Яг тийм болж эхэлж байгаа. Өмнө ингээд нэг сайхан инээсэн л нэг хүү байсан бол тий сайхан л залуу яваадсан болоо. Тий. Одоо бүр насанд хүрсэн тийм юу хал үзэж алуун жолоо далаасан тийм төрхтэй болж байгаа. За үүнийгээ дагаад бас жүжиглэн ч гэсэн өөрчлөгдөн. Тэгээд бас тэгж мэдрэгдэн шүү дээ тий. За өмнө инээд гэрэл цацруулдаг дүр гаргацсан бол энэ удаа хар бараан аимшигтай нэгний дүрийг бүтээсэн юм байна. За хэдий кино нэг амжилт гаргаагүй харин манай хүний жүжиглэлтэнд нь өөр төвшөнд очсон баг. За алдарт Квентин Тарантино ч гэсэн энэ үнийг маш их магтсан гинэ. За танаа киноч ашиг болж болоогүй байж болно.
Гэхдээ кино бол сайн болсон. Мөн дээрээс нь чиний жүжиглэлт маш мундаг байлаа гэдэг зурус илгээсэн байна. За энэ бол жүжигчийн хүний хувьд авч болох хамгийн том урам зоригуудын нэг шүү дээ, тийм шүү дээ. За энэ жилд нуудлгүй Eight Below гэдэг нэртэй үнэхээр хөөрхөн юм кино нээлттэй хийдэг. Энэ кинонд Антарктидад үлдсэн нохтой аврах гэж байгаа нэгэн залуугийн дүрийг бүтээдэг. Кино жинхэнэ үйл явдлаас сэтгүүлч хийгдсэн. Би энэ киног заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. Кино үзчихэд яг жинхэнэ үйл явдлын талаар түүхийн насныг уншичаар. Тэгэх юм бол маш гоё. Яг жоохон гонигтай байх гэхдээ л гоё. Пол маань энэ кинонд маш их дуртай гэнэ. Яг тэгэхээр манай хож амтэн тайртай шүү дээ, тий. Нөгөө нэг хамтран тоглож байгаа нохоонуудтайгаа зургийн талбай дээр эрхлэлтэй л байж идэг байсан гинэ. Тэгээ сайн найзтай болсон гэж байгаа тэнтэйсэн. Яа гэсэн чинь нэг нохоо нь өөрт нь маш их дуртай гэнэ, хайртай. Тэгээл ирэхээр нь гүгээл ирдэг. Тэгээд нөгөө тэгтгээ сайн найзад болсон гэж. За энэ жилийн 3 дахь кино нь харин домогт Clint Eastwood-ийн найруулсан Flags of Our Fathers гэдэг нэртэй 20 дугаар дайны үеийн үйл явдлыг харуулдаг кино. Маш том кино болсон. Гэхдээ бас ашиг болж чадаагүй. Эдгээр киног би Полийн хувьд амжилт олсон жил гэж ярьж байгаа шүү. Дээр дурдсан шүү дээ. За Пол маань энэ үеэс эхлээд өөрөө продюсераар ажиллаад кино бүтээхээр бас шийдсэн байна. Гэхдээ түүний продюсерлсан кинонууд амжилт гаргаж чадаагүй. Ядчил ихнийх нь гаргаагүй. Bobby Z гэдэг кино хийцэн чинь тэр кино нь ердөө $400,000 орлого болсон гэдэг. Гэхдээ Пол маань бууж өгөөгүй цаашаа кино хийнэ гэсэн бодлоо тээсэн хэвээрээ байгаа. За тэрийгэ хийж байгаа. Олон кинон тоглохын хажуугаар өөрийн сонирхлоо хаягахгүйгээр за харин нөгөө далайн сонирхлынхаа хүрээнд авраг загасны тухай хэд хэдэн баримтат киног National Geographic Channel-тай хамтраад хийдэг. Нэг өөрөө дараагийн Жак Кусто болно гэж бодсон шүү дээ. Тэр мөрөөдлийнхаа бяцхан хэсэг нь энэ дээр биелүүлж байгаа. Энд чинь нэг анги биш хэдэн анги хийсэн гэдэг баг шүү. За Мексикт 11 өдрийн турш авраг загаснуудын дунд зураг авсан гэдэг. Бас л жаргаж ижээ. Харин тэ. За энэ жил маань Полын тоглосон. За түүнийг тодорхойлдог кино болох Fast and Furious цувралын дараагийн анги нээлттэй хийсэн. Энэ 2009 он. Энэ анги нь их онцлогтой. 2003 онд гарсан 2 дугаар ангийнх нь шууд үргэлжлэл. За мөн 2001 онд гарсан эхний ангийнх нь жүжигчид эргэж ирж байгаа байхгүй. Энэ бол кино сонирхчдын дунд маш их одоо шууган тарьсан. Бүр ингээд бүүн болсон ийм төсөл болж байгаа. Yung машин сонирхч бүгдээрээ кино театр руу машинтайгаа гүйлтсэн давхицгаасан гэж хэлж байна. За киноны хэв шинжин ч өөрчлөгдсөн. Илүү хар бараан тулаан үйл явдал ихтэй болж ирж байгаа. Нөгөө хуралдааны тухай кино ч одоо харин акшн тулаанд кино болж өөрчлөгдсөн байна. Кино нээлттэй хийгээд л амжилт олох нь тодорхой болсон гинэ. $360 сая орлого болоод дараагийн ангиуд нь хүлээгдэж эхэлсэн. За ингээд хийгдэх нь ч тодорхой байсан. Аглаа юу итгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээ Түүлийн Шуманд хэмжиж ажиллаж байна. За Түүлийн Шуманд одоо 2016 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд одоо бидэнд дэлхийд алдартай Беккери брэнд Монгол улсад ингээд бидэнд маш гоё зулсаар шинжилтэй тэмдэглэлт баяруудын маань ширээг амт чанар хийц энэ одоо гоё бялуунуудаараа чимсээр ирсэн. Тэгэхээр жил болгон энэ 22 оноос хойш нэг юм баярын бялууны урьдчилсан захиалга гэж Түүлийн Шуманд юм сэдвчилсэн маягаар тортны захиалга авдаг байхгүй. Тэгээ өнөөдөр бол яг захиалга хаагдсан өдөр нэгээд байна л да. Гэхдээ дөнгөж сая бол манай багш маань бол захиалга хийж болж илээ. Тэгэхээр хүмүүс маань юу ч гэсэн ороод үзээрэй. Хэрвээ захиалга дууссан байгаа бол манайхан Улаанбаатар хотод байгаа 23 салбар, Дархан хотод байгаа 1 салбарт та бүхэн маань шинжлэхийнхаа баярын ширээг чимэх амттай чанартай маш гоё торт авах бүрэн боломжтой. Тэгэхээр энд байгаа хамгийн гоё сюрпризийг хэлчихье. За энэ бол одоо нөгөө дэлхийд даяар хайрлагдсан Санриогийн 5 гол дүртэй тусгай одоо загварын бялуунуудаар бидэнд одоо бэлэг барьж байна. Тэгэхээр хүсэл мөрөөдөл баярын догтлыг нэг дор багтаасан энэ бялуунууд маань хүүхэд болоод томчуудад хүртэл одоо хэнийг ч байсан баярлуулах юм гайхалтай сонголт байна гэдэгт итгэлтэй байна. За энэ тал бүр нөгөө бидний бүр одоо сүултээ эхлээд хөөрхөн санагдж байгаа сүултээ бүр үзэн ядмаар санагдтлаа. Куроми айл болгонд куроми байдаг байхгүй юу? Тэгээ нэг хэмлээ ирж байна, дуурдагч байна. Тэгээ янзаар тэгээ энэ маань их хөөрхөн. Би энэ кромигоос болоод яг нэг юм ягаан одоо юм
өнгөнд нь нийл ягаан ч юм өнгөнд нь дуртай болчиход байгаа юм. За Кромита юм бэл байна. За амт чанарын хувьд бол манайхаа нөө шоколадтай, сүүн кремтэй тий дотор нь хөөрхөн шоколадын бөмбөлөгтэй, зөөлөн кекстэй ерөөсөө хийц амт бол ярилтгүй. Загваруудын л одоохондоо татдгоод хэлж байгаа амтыг бол манайхаа мэдчихэж байгаа. За ингээд мөрөөдлийн бөмбөлөг доторх бэлэг тэврэн сууж байгаа хөөрдөм cinnamon roll гинэ. За би өстө царайг л харж ирснаас нэр нь ийм байсан байна. Нэг юм нийттэй юм байна. За ийм байна. За бас нөгөө хизээний бидний танил нөгөө Hello Kitty байна. За энэ бас нэг хөөрхөн нь Melody гэдэг гинэ энэ. Өстө бас л нэг юм хөөрхөн л юм байна. Юу вэ? Шүлс гоожод шүү. Тэгээд идэхэд хайран. За энэ нэг Бомбайсын өөрх юм чи пудингийг дүрслэл уралсан байлаа гинэ. За яста хөөрх юм аа. Энийг попомпурин гэдэг гэж шít нэрийн. Яст нэр устай эднэр манд ийм хөөрхөн бүр нэг те хүүхэд чинь барыг нэг торт гэж мэдэхгүй байхаа гэж тийм хөөрхөн загвартай хийцтэй янз бүрийн одоо сүүн кремтэй, шоколадтай, жимстэй, янз бүрийн чимэглэлтэй бялуунууд байсан ч дунд нь айгүй сонь торт байсан. Чинийг сонсвол гайхна. Төмсний амттай торт. Нэр хараа ингэнэ чихэрлэг төмсний эрүүл өрмөц шинэлэг амт зөвхөн энэ шинжил зориулн зөөлөн чихэрлэг төмсний амтад шинэлэг билүү. Одоо сонсоход бол их сонин сонсогдоод байна л да. Гэхдээ би өмнө нь луувантай ийм жигмэгчлөө тийм гоё ягац. Анх сонсчод юм гачин гэж бодож байсан байхгүй. Гэтэ идэд үзэж маш гоё байсан. За үнэ. Энэ ч гэсэн тийм байх. Би тэр хүрэн манжинтай таргийг харчаад бас арай энэ газар шороо шиг амттай хүрэн манжуудад таргийн дотор яаж амтагдах вэ гэж үнэхээр гоё байсан. Тэгэхээр манайхаа бас туршаад үзээрэй. Би торт иддэггүй юм чиндээ гэж бодож ирсэн энэ чихэрлэг төмстэй гэсэн чинь шууд ана гэж бодогдсон. За ингээд түлээж өмнө Улаанбаатар хотод 3 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дархны хэрэглэгч 23 гэсэн үү би сая 23 салбартай. За тэгээд дархны бас хэрэглэгчдэд зориулаад нэг салбар нээгдсэн байгаа. Дээрээс нь хүүхдэд зориулсан шинэ жилийн оргилуун дарсан. Бага алкогоолгүй. За янз бүрийн 750 350 мг гэлөө. Миллилитр. Жижигхэн оргилуун дарс хүүхдэх биш юм уу? Юу яриад алкогоол гэдэг. Уучлаарай. За энэ мэтэр түлээш манд бидэнд гайхалтай баярын ширэг чимэх бүх юмыг бэлдээд өгчээ. Тэгээд салбаруудаар нь ороод үзээрэй дууссан байх үедээ манайхаа за баярлалаа түлээш. За баярлалаа. За 2010 онд дэлхий дээр нэгэн томоохон үйл явдал болсон. Хаити улсад маш хүчтэй газар хөдлөлт болоод ойролцоогоор 220-оос 316 мянган хүн амь насаа алддаг. За энэ тоо одоогт тодорхой болоогүй л байгаа. За дэлхийн нийт Хаити улсад тусламжийн гараа сунгаад олон ч одод амьд тусламж өгч ирсэн. Пол ч гэсэн энэ аимшигт үйл явдлыг хараад зүгээр суугаагүй. Өөрөө тэр улсад очиод яг л тусламжийн ажилтнуудын хажууд ажиллаад гэмтэж бэрцсэн хүмүүсийг асарч аварч байсан юм байна. Ингээд өөрөө Reach Out Worldwide гэдэг нэртэй тусламжийн байгууллага байгуулсан гинэ. Энэ байгууллагаараа дамжуулаад анхан шатны тусламж хэрэгтэй байгаа газар бүрт очиод иргэдэд тусалж аврах юм зорилготой. Үнэхээр ч түүнийг хийж байсан. 2010 онд дөнгөж байгуулагдсан жилээ 3 газар үйл ажиллагаагаа явуулсан гэж. Энэ бүхэнд Пол өөрөө дандаа очдог гэсэн. Яг л тусламжийн ажилтнууд юу хийдэг вэ? Яг тэрийг хийдэг. Бүр тарай мараа барьсан вакцины энэ хийгээ явж идэг байсан шүү. Тийм. Дээрэс нь энэ хүн чинь бас ийм нэр хүндтэй дэлхийн хот хүн урам зориг өгөх гэж амар том ажиллана шүү дээ. Тийм. Ер нь Полын тухай ярьсан хүн болгон түүний сайхан сэтгэлийг ярьдаг. Хамгийн том зүрхтэй хүн гэдэг. Хинд ямар тусламж хэрэгтэй байна? Тэр болгонд өөрийн чадах чинээрээ туслах гэж хичээдэг. Түүндээ бүх зүрх сэтгэлээ бас зориулдаг юм байна. Би нэг тийм хот, би хамгийн дээр нь суух ёстой гэсэн ийм бодол түүнд. Тийм дэми юм ерөөсөө байдгүй гэнэ. Харин ч маш энгийн аль болох энэ дэлхийг улам сайхан газар болгох гэж боддог байсан хүн. Нэг удаа өмнөд эдлийн дэлгүүрт явж исэн чинь нэг юм цэрэг найз бүсгүйтэйг хамт залуухан асууд ингэнэ. Хойлоо сүүн бүгж, хормын бүгж ингэ сонгоо явж исэн. Пол тэр хоёрыг харчаад менежерийн дуудаад энэ хоёрын тооцоог над дээр биччихээрэй гэд гарч явсан гэдэг. Залуу асууд сүүн бүгж, хормын бүгж аавна гэдэг бол маш том даваа шүү дээ, тий. Тэгвэл Пол яста хөрхөн ингээд нөгөө яа таны тооцоог гэл хэлэх үе нь ямар гоё байсан болоо тий. Пол Вокер гэсэн нэг тэр үнэндээ биш бүр үнэхээр гоё. Тий. За хүн болгоно л Полын том зүрхийг ярьдаг. Одоо ингэ ярьцлагын үзээрэй. Хүмүүсийн Полыг асуух юм бол big heart л гэдэг байхгүй.
Бага байдал нь ч гэсэн яг л сайхан сэтгэлтэй хүн шиг. Ер нь хүний санаа сэтгэл царайг нь ч гэсэн тийм болгочдөг. Муухай аашд муухай сэтэлтэй хүн гой царайтай байна гэж байдгүй л байхгүй. Үнэ. За Пол маань мундаг жүжигчин гэхээсээ илүү сайхан сэтгэлтэй гэдгээрээ маш их бод. Очсон газар болгонд нь л гэрэл гээгээд дагаж явдаг ийм хүн байж. 2011 онд Fast цувралын дараагийн анги болох Fast 5 нээлттэй хийж гэнэ. Жүжигчдийн багта Dwayne The Rock Johnson-ыг нэмсэн энэ кино маань өмнөх ангиудаас ч илүү их амжилт болж байгаа. $626 сая долларын орлого болдог юм. Энэ цувралын нэр хүнд ч гэсэн дэлхийд улам нэмэгдэж дэлхийд даяар хот болж байгаа. Үүнийгээ дагаад Полын нэр хүнд ч гэсэн өсөж байгаа. Тэрээр өмнө супер байсан бол одоо дэлхийн супер хот болж байгаа. Тэр ямар ч дүр бүтээсэн за түүний нөгөө сайхан сэтгэлтэй энгийн залуу гэдэг тодтол нь дагаж явсан хэвээрээ л байна. Тэр зөв хүн байж хүмүүс туслан зөв үйлдвэр дуурал үзүүлсэн хэвээрээ л байна. 2013 онд Fast цувралын дараагийн анги болох Fast and Furious 6 гэдэг нэртэй 6 дугаар анги нь нээлттэй хийж байгаа. Маш их амжилт болдог. $788 сая долларын ашиг болж байгаа. Кино нээлттэй хийгээд л төд дуудлаггүй дараагийн ангийн зураг авалт эхэлсэн гэдгээ зарладаг. Пол Уокер маань кино болгон дээр аль болох аюултай биеийн хүч зорьсон үзүүлбэр хийхийг хичээдэг байсан. За амьдрал дээр ч гэсэн адал явдлыг эрэл хийлдэг, экстрим амьдралыг хэв маягтай ийм хүн байсан. Харин нас явахын хэрээр тэгж чадхаа болж байгаагаа мэдэрсэн гинэ. Өмнө нь унаж бэртээд маргааш өглөө нь л шинэ хүн шиг босч ирдэг байсан бол энэ одоо хэдэн сарын өмнө авсан бэртэл нь одоо хүртэл мэдрэгдэх болсон гинэ. Тэгээд ингэж ботсон ба. 40 нас хүрээд өөрийгөө өөрчлөе. Энэ надал явдал адреналин мэдрэх гэсэн энэ шунлаасаа татгалзъя. Хурдан давхаач болъё гэж ярьж исэн ба. Шинэ хүн болоод кино урлагаас холдоод охинтойгоо илүү ойр байж илүү их цагийг охиндоо зарцуулна гэж ярьдаг байсан юм байна. Энэ түн яг төлөвлөгөө байсан юм байна. Пол маань Мэроу гэдэг нэртэй нэг охинтой. За Ребекка Сотерос гэдэг найз охинтой байгаад тэр хоёр нэг охинтой болсон юм байна. Харин хит залуу байна гэд одоо хоорондоо гэрлээгүй ингэнэ. Тэгээд ер нь л хоорондоо гэрлээгүй тэгээд харин охиноо бүсгүй наваад 13 нас хүртэл нүсгэж хүмүүжүүлээ. Дараа нь Пол авъя гэдэг тохиролцоотой байсан юм. Пол охиндоо мэдээж маш их хайртай. Хамгийн их анхаарч хамгийн хайрладаг зүйл нь охин байсан. Ингээд охин нь 2011 онд Давтаа хамт амьдрах болсон. Энэ цагаас хойш охинтойгоо үргэлж хамт байдаг болсон. Зураг авалт дээр ч гэсэн дагуулад явдаг. Ер нь салж хагцдаг байсан юм. Кино багийнхан бүгд Мэроуийг мэддэг. Энэ Fast цувралын жүжигчд бүгдээрээ л охины ах эгч нар шиг байдаг. Гэр бүлийнхэн шиг байдаг байсан юм. Ер нь энэ цувралын жүжигчд бүгдээрээ л гэр бүл гэсэн үг. 2013 оны 11 сарын 30-ны өдөр Пол охин Мэроу болон ээжтэйгээ хамт эрэгчл хаавар аялах талаараа хаанаас гацуур мод авах талаараа ярилцаад сууж байж гинэ. Тэгсэн чинь утсан дээр нэг мессеж ирээд харсан чинь өмнө төлөвлөсөн байсан нэг үйл ажиллагаатай гэдгийг сануулж гин. Тэгс Пол тэрийгээ бүр таг мартсан байж. Ингээд яран сандран гүйж гарсан. Ингэж гарахдаа охиноо үнссэн хэсгийг нь сайн мэдэхгүй байна. Учир нь Мэроу аавыгаа хамгийн сүүлийн удаа харж байгаа нь тэр байсан юм байна. Пол гэртээ буцаж ирээгүй. Пол Уокер 40 наснда автомашины ослоор амь үргэцсэн. Тэр яран сандран гарсан үйл ажиллагаа нь Филиппин улсад ийм тайфун шуурга болсон юм байна л да. Тэрэнд өртсөн одоо иргэдэд туслах зорилготой тийм хандивын үйл ажиллагааны хандивын мөнгө босгох үйл ажиллагаа байсан юм. Ингээд өөрийнхөө зохион байгуулжсэн үйл ажиллагаа юм байна л да. Тэгсэн чинь үйл ажиллагааныхаа дундор гинт давхимаар санагтаад мэрэгжлийн уралдаанч өөрийн найз Рожер Родас гэдэг хүнтэйгээ хоёулаа альт давхичаад ирээгээд гарсан юм байна л да. Зүгээр л нэг хэсэг завсарлага аваад дуртай зүйлээ хийх гэж л тэр машин цуусан. Гэтэл тэр дуртай зүйл нь өөрийнх нь амийг авч чадчих. Сүүлийн удаа давхсан тэр байсан. Хэрэв би давхиж яваад өхвөл миний ардаас битгий гашуудаарай. Учир нь би инээмсэглэж байсан юм. За Пол үнэхээр ингэж хэлсэн нь мэдэхгүй байна. Ингэж хэлсэн гэдэг баталгаа нотлохоо байхгүй. Гэтэ магадгүй фэнүүд нь хайртай жүжигчнийгээ дуртай зүйлээ хийгээд явж байхдаа
амьдралынхаа эцсийн мөчөд инээмсэглэж байсан байгаасаа гэж хүссэндээ ийм үг зохиосон ч гэж болох юм. Пол Уокерын сүүлийн үг нь алив давхицгаа байсан юм. Ядчил хүмүүсийн сонссон тэр. Түүний үхэл кино ертөнцийг зочроосон. Хинч итгэхийг хүсээгүй. Би яг өглөө босч ирээд мэдээнүүд яваалсан байхгүй. Үгүй байх гэд итгэж чадахгүй лээс. Тэгсэн чинь Пол Уокерын албан ёсны хуудсан дээр энэ мэдээ гарсан. Би энэ мэдээг маш олон удаа уншсан. Үнэхээр итгэж чадаагүй. Орносоо босч чадахгүй. Үнэхээр сони юм бэл. Хэвээ харамсаад барахгүй. Дэлхий дээр амьдарч байсан сахиусан тэнгэр гэртээ харьцсан юм шиг л санагдчихлаа. Яг тэгвэл би түүний юу хийдгийг, ямар хүн бэ гэдгийг мэднэ. Тэгэд үлгэр дуурайл авахыг хичээдэг ийм хүн байсан байхгүй. За тэр даруул нэг харамссан, гашуудсан зурвсууд онлайн захим ертөнцийг дүүргэж. Энэ донд Пол Уокер өөрийнхөө хайртай Nissan Skyline гэдэг баха машиныхаа үр зогссон. Тэгээд тийм сахиусан тэнгэрийн талавч зүүцсэн, зурцсан тийм зургууд зөндөөх явдаг болж байгаа. Осол гарсан газар фэнүүд нь цуглараад цэцэг өргөөд. За тэр дунд нь хамтран зүтгэгч нар нь ирсэн байдаг. Tyrese Gibson ямарч гэсэн ирдэг. Vin Diesel ч гэсэн ирдэг. Vin Diesel бол бүр ах дүүгээс ялгаагүй хамгийн сайн найзаагаа алдчихж байгаа юм. Хамгийн их гашуудсан баг Vin Diesel баг. Пол Уокер дэлхийн хамгийн шилдэг жүжигчин байгаагүй. За хамгийн шилдэг 10 мянгатхан ч байгаагүй. Харин тэр хүн байхын хувьд хамгийн шилдэгүүдийн нэг байсан. Хамгийн том зүрхтэй нэгэн байсан. Харин тэр зүрх сэтгэлээрээ хүн бүрийн хайрыг татсан тийм хүн байж. За Fast зурлалын 7 дугаар ангийн зураг эд явагдаж байх үед Пол Уокер байхгүй болчих. Ингээд киног цаашаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэгээд ер нь үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг яриануд явж байгаа. Ингээд ямар ч байсан үргэлжлүүлнэ гэд. Харин яаж Пол Уокерын хэсгүүдийг дуусгах вэ гэд тэгсэн чинь хоёр дүүгэн дууддаг. Орлон тоглогчоор тоглолж байгаа. Бод яг биеийн хэсгүүдийг дүүнэрийн тоглуулад тэг царай нэлээд төстэй шүү дээ. Тэгээд тусгай эффект ашиглаад Пол Уокерын өмнө нь ашиглагдчихсэн бичигдсэн бичлэгүүд шүү дээ. Дүрснүүд хасагдсан байсан. Тэднийг бүгдийг аваад царайтай ингэж нийлүүлээд тусгай эффект ашиглаад яг Пол Уокер байгаа юм шиг гаргаж тоглолдог. Кинон дээр Полын тоглолтог Брайан О'Коннор гэдэг энэ дүрийг өхүүлээгүй. За харин хүүхдүүдэд хараад аюултай зүйлсээс хол байгаа гэж үзүүлээд Fast Furious-ийн кино ертөнцид дүрийг нь мөнхөлдөг. Харин киноны төгсгөлд Полтой салахаас гүйцэтгэдэг. Хамгийн шилдэг хүнийг хамгийн дуртай зүйлээ хийхээр Тэнгэрийн оронг зорж буй мэтэр харуулдаг. Магад кинон дээр дүрслэгдсэн хамгийн сайхан салахаас энэ байсан баг. За мөн магадгүй хамгийн шилдэг дурсамж дууг түнд зориулж зохиосон байх. See You Again гэдэг энэ дууг яг л Полд зориулсан. Үнэхээр ч яг тохирсон, үнэхээр сайхан дуу болдог. Энэ дууг Charlie Puth, Wiz Khalifa нар хамтран дуулаад Пол Уокерыг сүүлчийн замд нь нутдаг. Баярлалаа. Надад хамгийн гоё дугаарлаа. Кино төх нэвтрүүлэг яг ингэж нэг намтарчилж хийдэг болсон яг ингэ санагдаж байна. Төрүүлсэн шүү дээ хамгийн шилдэг жүжигчин биш гэ. Тэгэхээр нэг хүний амьдралын түүх тэр хүний нэг юм гэрэл асаасан сургамжтай ийм гоё юмнуудыг одоо би өмнө нь бол яг ингэж одоо монгол хэлээр ч юм уу сонсож байгаагүй. Тэгэхээр надад бүр үнэхээр гоё. Баярлалаа. Баярлалаа цэнгэлээ. Шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр сувг үзэх сонсогч та бүхэндээ кино төх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сувг болон NTV телевиз од мөндөр радио 83.3 170 гэсэн хост талбайнаар та нар мань хүлээж авч үзлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээ түлээ шүү. Мөн Innovation компанид хэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэгүүргэсэн их баттай баярлалаа. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.